Амьд бол алтан аягнаас ус ууна гэдэг. Гэвч дөнгөж хорвоотоо танилцж байсан 10 настай Зоригт Батар хүү ээжийнхээ ангир цагаан уураг наст холдож амжаагүй 3 настай бяцхан хүү Зол Баярнаар хүүхэд насныхаа сониуцанд хөтлөгдөн тоглож яваад 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим Өмнөгов аймгийн Цогц Цэцгийн нутагт байрлах 5 толгой хөвцөд компани ажилчдын байранд байрлуулсан усан оргилуур тоглож байгаад усан оргилуурын усан цахилгаан цохиулж хорвоог орхисон байна. Уг хэрэг гарсанд одоо хүртэл хинч хариуцлага хүлээгаагүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа 2 хүүг амиа хорлсон хэмээн хэрэг бүртгэж хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь хууль дүрм манай улсад хэрхэн мөрдөгдөж байгааг харуулахын зэрэгцээ хүний хэрхэн зөрчигдөж байгааг билээхэн илтгээд байгаамаа. Хэдийгээр энэ хэргийг аймгийн прокурор Мөрдөн Байцаалтан дахин буцаах шийдвэр гаргасан ч энэ нь хэн нэгний эрүүгийн хэрэг татгаас илүүтэй иргэний хариуцлагын маш том хэрэг хэмээн хүний эрхийн хуульч эчин ороо үзэж байгаа илэрхийлсэн юм а. Маш хэмжээний мөнгийг одоо 5 толгой хувьцаат компаниас нэхэмжлэхээр стратегийн өмгөөлийг эхлүүлж байгаа. Тэгээ энэ бол яг мөнгөндөө бол байгаа юм биш. Энэ ерөөсөө хариуцлагатай ханддаг ийм тогтолцоог бий болгох. Тэгэд манад өнөөдөр ерөөсөө та нар сонсч ирсэн үү? Энд тэнд одоо уурхаад осол гараад хүн амтан өргөцсөн янз бүрийн одоо байлгын бороослоод хүн амтан хүний амнаас өргөтгöd одоо тичнээ тэр бомд өргөчд юм уу? Тичнээ сая доллар төллөө гэжснээр та нар сонсож байгааг байх. Тэр бид нар бол үнэхээр одоо энэ дээр сэтгэл санааны нөхөн төлбөр болоод одоо амь насны нөхөн төлбөр бид нар нэхэмжлэх ийм цоошин юм үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Хэрэг гардаг өдөр компанийн жижигүр усан оргилуурын усан тогтоо байгааг диспетчерт мэдээсэн хэдий ч аюулаас зайлуулах ямар нэгэн арга хэмжээг хинч аваагүй байна. Өнөөдрийг хүртэл одоо энэ хэрэг бол өмнөд говьт бол нааштайгаар шийдэгдэхгүй гэдгийг ч бид нар ойлгосон. Одоо хэрэг нь бол хэрэгсэхгүйгээд эргээд одоо ингээд Мөрдөн Байцаах юундаа буцсан байгаа. Тэгээд одоо яг компани зүг энэ бол үүндээ бол компани буруутай үйл ажиллагаанаас л болсон. Энэ хэрэг бол ерөөсөн яг хэрэг гардаг өдөр бол ерөөсөн тог зохиж байсан. Тэрнээс өмнө ч гэсэн тог зохиж байсан гэдгийг бол одоо ажилчид хүүхдүүд энэ төр хэлж байсан. Тэгэхэд одоо компани бол үүндээ энийг бол хэрэгсээгүүл одоо ийм юм болсон доо. 5 толгой хөвцөд компани орон нутгийн бүтээн байгуулалт хэмээн хүүхдийн тоглоомын газар барьсан нэр төдий хийсэн энэхүү байгууламжинд аюулгүй байдлыг хангаагүй улмаас нэгэн гэр бүлийн 2 хүүхдийн амнаас эрсцэн гэрэг гарсан байна. Гэвч одоо болтол 5 толгой хөвцөд компани зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байгаад иргэний байгууллагууд хуульчид ин эсэргүүцэж тэдэнд хатуухан сануулж байсан юм а. Үнэхээр ч 3 настай хүү амиа хорлсон гэх холбогдох байгууллагын дүгнэлт хиндэж эргэлзээтэй санагдах нь аргагүй. Тиймээс дээр хэргийг дахин шалгаж тэдний зөрчигдсөн эрхийн хуулийн хүрээнд хамгаалж холбогдох газрууд нь хариуцлага тооцож 2 хүүгийн хойчийн насанд нь буян үлдээсэй гэж бидний зүгээс ч хүсэж байна.